Сайн бацгаана уу? Өнөөдөр бүгдээрээ саяхнаас сошиал ертөнцөөд тэр дундаа Facebook, Threads, TikTok-оор бүр маш их шуугин тараад үзэгчдийг бас дэлгэцийн өмнө ууж байгаа нэгэн маргаантай мөртлөөсөн маш чухал бүтээлийн тухай ярилцгаална. За тэг мэдээж энэ бол Teach You Listen буюу хүмүүжүүлээд өгье хэмээх цоошин солонгосын юм драм байгаа. За тэгээд та нар маань бол бараг л бүх ангийн үзсэн байх. За гэхдээ миний хувьд гэх юм бол дөнгөж 6 дугаар анги хүртэл үзчихсэн байгаа. За гисэн ч гэсэндээ би үнэхээр бүх ангийг нь үзэж дуусгаагүй байгаа ч гэсэн үнэхээр миний хувьд энэ кино бол нийгмийнхээ бүр цаг үе олчихсан маш чухал сэдвийг хүндсэн хүн бүрийн цатансан газар нь матчсан юм зөвүүн гоё кино болсон байна гэж бол дүгнсэн. За тэгээд тийм ч утгаараа би ерөөс дуусгаж амжаагүй ч гэсэндээ та нартайгаа бас өөр төрсэн сэтгэл болон за энэ киноны тухай бас баг саг сонирхолтой баримтуудыг хуваалцгаад сууж байна. За тэгээд миний хувьд гэх юм бол ерөөсө кино ярьдаггүй. За гэхдээ энэ сэдв бол үнэхээр чухал учраас ярэ гэж бодож сууж байна. За тэгээд энэ киног үзэж байхад бол надад маш олон зүйл бодогдсон. За тэр дундаа бол өнөөдрийн боловсролын систем яг хаашаа явж байна тий. За бидний үеийнхэн ялангуяа манай миллениал болон за түүнээс өмнөх үеийнхэн бол тий сургууль дахта багш нараас яаж айж тий эмээдэг байлаа да гэдэг талаараас боцсон. За тэгээд өстөө арьсаа хулуулна гэдэг л болдог байсан шүү дээ. Юу нүүр амаа бодох нь битгий хэл хумсаа аваг байх юм бол алган дээр шугамдуулдаг байсан. Тэг хичээлээ яваг байх юм бол буланд нь очиод сандал өргөө зогсчдөг байсан. Гих мэтчлэн зөндөө олон ийм зүйл байдаг байсан. За гэхдээ яг энэ цаг үед гэх юм бол эдгээр зүйл бол мэдээж хүчирхийлэл тэрийг дагаад ч юм уу те манай үеийнхэн бол ер нь маш их тийм сэтгэлийн хаттай тэг хэр баргийн муухай сайхан үгэнд гомдоол трама авлаа энэ төр гэлахгүй те ганц хоёр нударлаа гэхэд уйлахгүй юм шатран байдэн шүү дээ. За гэхдээ би бол үгээр ерөөс хүчирхийллийг дэмжиж байгаа юм бол биш шүү гэдгийг бүр маш сайн ойлгоорой. Яг энийг ярьж ин гэхээр те мэдээж кинотойгоо уялдуулаад ярьж байгаа гэдгийг бас ойлгоорой. Тэгээд угаасаа манай үеийнхэн үзэж байгаа юм бол тухайн цаг үед бол угаасаа тийм байсан гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд бид нэр хэрвээ том толгойлох юм бол те аав ээжтэй багштай бүр алуулдаг байсан цаг үе байсан шүү дээ. Тэгээд бид нар бол багш нараас айдаг, имээдэг, хүндэлдэг тийм байсан. Тэгээд багш нараа шаардлага тавих юм бол анхааралтай сонсдог, хичээлээ даалгавраа хийж ирээгүй бол айдаг те эцэгчүүд нь ч гэсэн сургууль дээр ирж багш нарыгаа бас хүндэтгэж харьцдаг байсан. За тэгээд байсан гэж ярихаар те одоо ерөөс байхгүй болцсон бас биш. Энд чинь би ч 10 жилээ төгсөөд үжээ 16-7 жил болох гэж байгаа учраас яг тэр үеэрээ бодож ярьж байгаа. Гэхдээ манай улсын хувьд гэх юм бол энэ багшигаа хүндлэх, багшигаа үгийг сонсох айж юмх гэдэг зүйл бол хэвээрээ байгаа гэж бол найдаж байгаа. За гэтэл өнөөдөр бол солонгосын нийгэмд магадгүй дэлхийд даяар энэ тэнцвэр бол бүр мөсөн алдагдах хэмжээнд бол хүрсэн байна гэж бол харж байгаа. За тэгээд яагаад гэхээр хүүхдийн эрхийг хамгаалах хууль бол маш их чангараад эцэгчүүдийн эрх мэдэл бас давмгай болсноороо өнөөдөртэй анги танхимд багш нар бол сурагчдаа үг хэлж чадхаа болоод сургуулийн орчин бол бүрэн ёс суртахууны уналт аюулд бол орсон байдаг. За яг энэ эмзэг сэдвийг нийгмийн харахуй талыг маш зоригтойгоор хүндсэн бүтээл бол яалтч байхгүй энэ кино байсан. Тэгээ би бүр үзэж байхдаа бүр ангасаар хагаад таарсан байдیں۔ Тэгээ үзэхэд бол нэр үнэхээр заримдаа худлаач юм шиг хэтрүүлэгтэй юм шиг санагдаад байсан. Тэгээ зарим дээр нь бол бүр шар ус босоод бүр маш их уур хүрээд бүр кинотойгоо хэрэлдээд бүр янз болж байгаад энэ киног үзсэн. Тэгээ та нар ч бас тэгсэн байх гэж бол бодож байна. Тэгээ зүгээр бидний үздэг хайрын драм үздгээс бүр шал өөр мэдрэмж өгсөн. Тэгээ зарим нь бол нэрээ за энэ арай хэтрнэ гэмээр яг мэдээж тэр хянагч эрэхтэй багшийн тэр зодооны хэсгүүд энэ төр бол угаасаа л киноны уран сайхны байдал штэ. За гэтэл бүр тэр хянагч багшийг хараад л бүр вау л гэдээсэн. Бүр үнээр инээж аваад л бүр яг тэр муу зүйл хийсэн хүмүүст нь таарсан хариуг нь барьдаг те. Айгүй нэг тийм тийм байлгүй гэмээр тийм гоё хэсгүүд маш их гардаг. Тэгээ тэр эмэгтэй хянагч тэр туслах ажилтан залуу гэл бүгдээрээ үнэхээр хайрсан. Тэгээл хамгийн мундаг нь бол миний хувьд тэр сайд байсан. Тэгээ би нэрээ дотроо ийм сайдтай бол ямар ч улс орнд бүр лёг гэл босоод ирэх юм байна да гэж бол бодож ирсэн. Тэгээ бүр жинхнээсээ ийм сайд арга нартай болох юмсан гэж бол бодож явсан. Тэгэхээр яг хавтаа мөрөөдөхөд мөнгө төлөх биштэй бидний үе үзэж чаддгүй маа гэхэд ядчил үр хойч маань ийм гоё сайд дарга нартай уус төрийг бас үзээсэй гэж бодож ийн мөрөөдж ийн. За тийм мэдээж хамгийн гоё нь бол дуусахтаа заавал шудраг усыг тогтоохоод асуудлыг бас шийдээд дуусч байгаа нь бол үнэхээр кул байсан.
За тэгээ мэдээч те ингээ гол бүрийн залуу болох одоо На Хажин буюу одоо Ким Уёл жүжигчний талаарх мэдээлэл бас та нартай хүргэе. За тэрээр бол 1982 оны 5 дугаар сарын 22-нд төрсөн. Тэгээ одоо 44 настай мэлээ. Тэгээд 44-тэй гэхэд бүр яасан ч гоё би хаатай ямар ч одоо хурдан шаламгай те бүр үнэхээр одоо байнгын бэлтгэл сургуулийн үр дүнд л одоо тийм гоё биетэй байгаа бах. Тэгээд Сөүл хотод төрсөн мэлээ. Тэгээ 183 см өндөртэй бүр маш нуруулаг, спортлог ийм гоё биетэй учраас яг ийм тулаантай дөрүүдэд бас гоё тохирдог гэсэн. Тэгээд тэрээр болоо Сонгион их сургуулийг жүжигчний чиглэлээр төгссөн. Тэгээд түүний хувийн амьдрал бол бүр маш тогтвортой. Солонгосын хамгийн одоо нэр хүндтэй хил амнаас хол хосуудын нэг гэгддэг юм лээ. За тэрээр бол 2015 онд өөрийн салбарын алдартай жүжигчин үзэсгэлэнтэй бүсгүй Юн Сингатай бол гэрэлсэн. Тэгээ хосууд бол гэрлээд 8 жилийн дараа буюу 2023 оны 6 сард анхны хүүгээ бас үлгээд авч за өдгөө бол ам бол гуруулаа амьдардаг. За тэднийг бол солонгосчууд маш тийм эстетик, загварлаг, амтан тайртай гэр бүл гэдгээр нь бол хайрладаг. Тэг Ким Уёл бол ерөөсө карьераа анх мюзиклийн театраас хэлсэн дуул хүндэр чадвартай. Тэгээ тайзны асар том туршлагатай жинхэнэ одоо мэрэгжлийн жүжигчин гэж байгаа. За тэгээд тэрээр гэх юм бол эрэг сүрэг тулаантай бүр ямар ч дүрд хуурч чаддаг юм хамлион гэгддэг юм байна. Тэгээ энэхүү драм нь бол анх Never Webtoon платформ дээр бол гарсан. Тэгээ маш өндөр хандлттай ижил нэртэй юм вебтунээс сэдвүүлэгдсэн ийм бүтээл юм байна лээ. За Never Webtoon гэдэг нь юу юм гэхээр одоо утаснаас шууд гүйлгээд уншчихдаг юм Солонгосын хамгийн том юм цахим комик аппликейшн байгаа. За тэнд бол 7 өнөг бүр одоо кинонуудын шинэ ангууд нь бол өнгөө ордог ч гэсэн дараагийн ангуудыг эндээ хүлээхгүйгээр уншихыг хүсэх юм бол бас төлбөр төлөөд тэгээ төрүүлээд уншиж болдог. Тэгээ бидний одоо сайн мэдэх нэг хэсэг бас бүр айхтар шуугуулад байсан. Миний нөхөртэй гэрлээч зэрэг одоо шилдэг драмууд бол бүгдээрээ анх бол энэ ап дээр вебтун хэлбэрээр гараад тэгээ тэндээс бас кино болсон юм лээ. За тэгээ товчхондоо гэх юм бол тэгээ Солонгосын кино драмуудыг бэлтгэдэг жинхэнэ одоо алтны урхаа нь бол энэ ап юм бэлээ. За тэгээд энэ киног үзэж байхдаа одоо солонгосчууд нэрээ бүр киног яаж ийм амарлаг зохиодог байна. Тэгээ зарим нэг нь бол бүр үнэхээр тааварлашгүй зүйлүүд бас маш их байсан. Тэгээ бүр үнэхээр одоо айхтар юм а. Тэгээ хийвэл хийсэн шиг хийх юм а гэж л бодсон. За тэгээ жүжиглэлт энэ төр бол ерөөсөө ярих юм байхгүй. За тэгээд энэ киноны зохиолчиг нь болохоор Че Йонте гэдэг юм лээ. Тэгээ тэрээр бол 1986 оны 8 дугаар сарын 11-нд төрсөн. Тэгээ одоо 39 настай ийм залуу байгаа. Тэвэн урлаг анимашн их сургуулийг бол анимашн чиглэлээр бол төгссөн. Тэгээд Солонгосын бас вебтун контент үйлдвэрлэлийнхаа хамгийн том студийн нэг болох Y-Lab-аас харьяалагддаг гэсэн. За тэрээр бол одоо тус студийнхаа залуус зориулсан тулаантай сургуулийн орчны зохиолуудыг бол нэгтгсэн Blue String гэдэг маш том төслийн ерхий продюсераар нь бас ажилладаг гэсэн. За тэрээр бол юмд маш нухацтай, судалгаа сайн хийдэг, хөдөлмөрч хүн гэдгээрээ бас салбартаа алдартай юм байна лээ. Тэгээд энэ зохиолыг бичихийн тулд тэрээр маш их цаг хугацааг одоо Солонгосын мэдээний нийтлэлүүд тэ одоо эрчимтэй маргаан дагуулсан баримтат кинонууд гээд мөн одоо боловсролын салбарын мэрэгчлэнүүдийн бичсэн шүүмж судалгааны материалыг уншихад бол зарцуулсан юм байна. Тэгээд зохиолууд дээр маш ширүүн трейлер тулаан тэсгүүдийг гарамгаа бичдэг мөртлөө өөрөө одоо зураг чадвараараа тааруулж учраас зөвхөн одоо стори буюу те скрипт зохиолч одоо чиглэлээр бол дагнаж ажилладаг. Тэгээ хамтран ажилладаг зураач нартаа бүр маш нөхөрсөг олон залуу зохиолчдыг чиглүүлж тусалж дэмждэг юм хүн юм байна. За гэхдээ энэ киноны зохиол болон одоо бусад суурлуудыг зэрэг бичиж байхдаа эрүүл мэнд нь нэлээд муудаад бас хүн хэцүү цаг үеийг туулж ирснаас дурсан байдаг. За тэгээ Солонгосын вебтун сонирхогчид болон одоо кино компаниудын дунд түүний зохиолууд бүр маш өндөр үнэлэгддэг. За тэрээр бол өнөөгийн сургуулиудад багш нарын одоо эрх ашиг яаж зөрчигдөж за үүнээс болж сургууль бол хэрхэн одоо хуульгүй ширэнгэн болж байгааг хараад за хэрвээ одоо хуулиас гадуурч хамаагүй сургуулийн орчныг цэцэлдэг тийм тусгай газар байсан бол явах гэсэн ийм санаанаас өдөж бол энэ зохиолыг бол бичсэн юм байна. За тэгээд энэ киног болохоор одоо Солонгосын дээд зэрэглэлийн одоо цувралуудыг дагнаг хийдэг те нэр хүндтэй студ болон Netflix-ийн бас хамтарсан хөрөнгө оруулалтаар маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгсэн байсан. За тэгээд киноны гол өрнөл нь гэх юм бол та бүхний мэдэж байгаачлан одоо боловсролын сайд маань те өөрийн одоо багш охиноо сурагчтай алууснаас болоод өдөж те нэг талаараа одоо охиныхоо өшөөг авах гэж за нөгөө талаасаа бас боловсролын амнаас нь те сургуулийн орчныг цэцлэхийн тулд багшийн эрхийг хамгаалах газар гих одоо тусгай байгууллага байгуулад за тэгээд улмаар бол тентгийн хянан шалгагч Ноо Хажин гэх одоо залуу асуудалтай сургуулиуд дээр очиж байгаагаар бол эхэлдэг. За тэрээр бол одоо хуулийн цорхог ашиглан хэрэг хийдэг сурагчид болон за багш нарыг одоо дарамталтай гизээгчүүдийг яг одоо өөрсдийнх нь аргаар буюу тийм маш хатуу гар хүч хэрэглэх аргаар бол асуудлыг шийдэж бол тэднийг шийдэгдэг. За гэхдээ хамгийн харамсалтай нь гэх юм бол тийм энэ кинон дээр гарч байгаа үйл явдлууд нь бол бүгдээрээ Солонгост сүүлийн 2-3 жилд гарсан юм бодтой аимшигтай хэрэгүүд дээр бол үндэслэгдсэн байгаа. Тэр үнэхээр одоо маш аимшигтай санагдаж байна. За нэгтэн гэх юм бол тийм та бүхэн энэ хэргийн талаар бол киноны 5 дугаар
дугаар анги дээр бол үзсэн байх. За тэгвэл энэ кинон дээр болсон бодит хэргийг бол яг энэ хэвээр нь гаргадаг юм байна. За Сирио баг сургуулийн эмгэнэлт хэрэг буюу одоо 2023 оны 7 дугаар сард сүүлийн нэгэн баг сургуулийн 23 настай ийм маш залуухан эмэгтэй багш ангийнхаа одоо сурагчдын маргаан болон за эцэг эхчүүдийн зогсолтгүй иргэн утасны дарамт доромжлыг бол ерөөсөө тэсэж чадалгүйгээр анги дотроо амиа хорлсон аимшигтай юм хэрэг гарсан. За түүнийг бол эцсийн аимшигтай сонголт хийгээд хүргэсэн үгс нь бол яг нөгөө кинон дээрээ гардаг шиг манай хүүхдийн маш их ууралсан байна гэж хэлсэн үг байсан. За үнэхээр бол ийм хэрэг босон гэж бодохоор тэр багшиг бол маш их өрөвдөж гин. Тэгээ кинон дээр бол аврагддаг боловч те бодит амьдрал дээрээ тэр багш бол ганцаараа шансаар агаад бол хорвоог орхисон гэж бодохоор бол үнэхээр одоо шудраг бус санагдаж байна. За хоёрдугаар гэх юм бол одоо хааны ДНХ буюу ийм одоо бас хэрэг байгаа. За тэгээ боловсролын яамны нэгэн өндөр албан тушаалтан одоо багш руу шаардлага явуулахдаа за манай хүүхд бол хааны ДНХ-тай учраас түүнд бол тушааж болохгүй яг одоо хунтаачтай харьцаж байгаа юм шиг харьцаарай гэж бол дарамталсан бас ийм бодит хэрэг гарч ирсэн байна. Бүр өстой тий үнэхээр том тэнэглэл байгаа зү. Тэгэд би бодохдоо ийм тэнэг ээж аавтай хүүхдүүдтэй яаж одоо хүн шиг хүн болж өсгүй дээ гэж бол бодсон. Тэгээ одоо хэдэн онд амьдарч байгаа илээ дээ. Тэгээ өксний ч одоо хаан. Ингээ Солонгос нэрийгсод ийм илий балаа те ингээ баян ядуугийн ялгаа нь бол ингээд туйлдаа хүрсэн гэдэг нь бол үнэхээр үнэн баг. Тэгэхээр ийм одоо тэнгэрээ хөшөрч гисэн том хүмүүс байдаг гэж бодохоор бол үнэхээр өргөдөлтэй бас үнэхээр дургу өрмөр санагдсан. За тэгээд уг нь бол тий боловсралтай, хөрөнгө мөнгөтэй, өндөр албан тушаалтай хүмүүс бол тий ухаантай, хүн шиг хүн байдаг гэж бол нийгэм бол ингээд үздэг штэ. Гэтэл бол үгүй. Боловсрал болон одоо хөрөнгө мөнгө бол тий тухайн хүнийг тодорхойлох бүрэн дүүрэн тодорхойлолт болж бол хизээч чадахгүй. Боловсрал бол ерөөсөө ажил хийгээд одоо амьдралаа залуулахад хэрэгтэй ийм зүйл байдаг. Харин хүн байна гэдэг бол ерөөсөө сэтгэлийн боловсрал байгаа. Тэгээ тэрийг бол мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс бол ерөөсөө худалдаж авч чадахгүй. Тэгээ тэрийг бол ээж аваасаа л суралцах боломжтой. Гэтэл ээж аав нэм байгаар тэгээд л одоо боловсралтай хог шаарнууд бол нийгэмд бий болоод байгаа байхгүй юу. Тэгээд тийм учраас өндөр албан тушаалд хүрсэн ч гэсэндээ бүх зүйлийг нөгөө адын аргаар шийдэх гэж зүтгэдэг ийм хүмүүс бас маш их байдаг. Тэгээд манайч ч одоо ийм аав ээжийн тэн хүүхдүүд бас зөндөө байдаг. Тэр нэг бас одоо увээгүй багшийн тухай гардаг штэ. Хичээлдээ одоо муу охиныг одоо шилдэг их сургуульд оруулах гээд амьдрал тааруу сурагчийнхаа боломжийг нь үгүй хийж ингэж дарамталдаг. Тэгээд энэ бол бас л нэг одоо эрх мэдлээ ашиглаж байгаа нэг тэгээд ийм хүүгийн багш нарч гэсэн байдгаа гэдгийг харуулсан бас нэг юм зөв үнцэг байсан. За тэгэд энэ киноны бас нэг одоо таалагдсан зүйл нь гэх юм бол аль ч үнцгийг ерөөсөй орхигдуулаагүй байсан. Багш, сурагч, эцэг эх, боловсролын салбар, улс төр, сургуулийн удирдлага гэх мэт одоо бүх талаас нь сайн мууг нь харуулсанд нь бол маш их баярлсан. Тэгээд нэг талыг ерөөсөө бариагүй. Тэгээд кинон дээр ч гэсэн нэг тэгдэг штэ тий. Бид бол аль ч талд бишээ. Зөвхөн хохирогчийн талд ажилтгаа гэдэг үг нь бол надад маш гоё санагдсан. Тэгээд та нарт ч гэсэндээ тэр үг бас гоё санагдсан байх гэж бодож байна. За тэгээд эдгээр хэрэгүүдээс болж тий одоо Солонгосын нийгэмд бол олон зуун мянган багш нар гудамжинд гараад өөрсдийн амнаас багшлах эрхээ хамгаалахыг шаардаж бас 2023 оны 7 дугаар сараас эхлээд бүр 9 сарын хооронд түүхэнд байгаагүй том жагсаалыг өрнүүлж исэн юм лээ. Тэгээд нийтдээ 200 мянгаас 300 мянган багш нар бол нийтээрээ бас хар хувцастай ирж ингэж жагсан байдаг. За тэгээд гол зорилго нь юу байсан бэ гэхээр нөгөө кинон дээр гардаг шиг хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн цорхойг засах буюу одоо тухайн үеийн хуулиар бол эцэг эхчүүд багш нар хүүхдийг зүгээр л одоо ангиас гарахыг шаардах одоо зэмлэх зэрэгт бол ийм одоо энгийн зүйлүүдэд шаардлага тавихад хүүхдийг маань сэтгэл зүйн хүчирхийлэлд орууллаа гэж одоо хуулийн байгууллагад бол гомдол гаргаж багшийг бол одоо шууд ажиллаас нь төтгөлзүүлдэг байсныг нь өөрчлөх. За мөн одоо багш нарын хувийн утас руу шөнө оройн цагаар залгах, үг хэлээр доромжлох, үндэслэлгүйгээр ажиллаас нь халуулахаар одоо сүрдүүлэх явдлыг бас таслан зогсоох одоо институцийн хамгаалтыг шаардсан. За мөн багшлах хэрэг амь насыг хамгаалах тал дээрээс багш нарыг сурагчийн болон эцгийн дарамтнаас хамгаалах хууль эрхцээ орчныг бүрдүүлэх тухай жагсаал болсон байгаа. За тэгээд үр дүнтэй болсон. Тэгээд багш нарын эрхийг хамгаалах дөрвөн багц хууль бол үүгээр бол батлагдсан юм лээ. Тэгээд 23 оны 9 сарын сүүл гэхэд бол парламентаас багш нарыг хамгаалах шинэ хуулиудыг бол баталсан. Тэгээд энэ хуулиар гэх юм бол одоо багшийн тавьсан зүй ёсны шаардлагыг бүх
хүүхдийн хүчирхийлэл гэж шууд үзэхгүй байх заалт бол орсон. Тэгээ мөн одоо гомдол хүлээ авах систем өөрчлөгдсөн буюу одоо эцэг эхчүүд багшийн хувийн утас руу шууд хандахыг нь хориглоод тэгээд аливаа одоо санал гомдлыг бол сургуулийн тусгай алба эсвэл одоо автоматжуулсан системээр дамжуулж авдаг юм болсон байгаа. За мөн одоо түгээрч зогсохгүй одоо нийгмийн хандлага өөрчлөгдсөн буюу Солонгосын нийгэмдээ багш нарын одоо сэтгэл зүйн эрүүл мэнд хэд өндөр шаардлагатай эцэг эхчүүдийн monster parents буюу одоо мангас эцэг эхчүүд гэж бол одоо нийгэм нэрлэдэг болсон. Тэгээд одоо ийм одоо эцэг эхчүүдийн гаргадаг авирыг шүүмжлэх том давалгаас үүссэн юм байна лээ. Тэгээд үнэхээр бас ингээд тэмцэж чаддаг арт түмэн юм да гэж бол харсан. Тэгээд манайд бол бараг л 3 хоног ч гисаад л ямар ч үр дүнд хүрэхгүй ингээд болчдөг. Гэтэл тэд бол ингээд 200-300 мянгуулаа нэгдээд өөрсдийнхөө төлөөс тэмцэж чадсан байна. Тэгээ бас гаргасан хулаач гэсэндээ сайн дагдаг юм. Одоо энэ улс орны бас сайхан тал нь. За тэгээ киноны ангиуд дээр ямар үйл явдал гартыг яриад бол илүүц байх. Тэгээ түрүүнд ч гэсэндээ би бас цохос дуурсан. Тэгээ дахин хэлгээд те баг бүгд үтсэн байх гэж боцсон учраас те би өөрийнхөө үтсэн сэтгэлээ кино болон бодит хэрэгүүд дээр ингээд тулгуурлаад ярьж байгаа юм шүү. За тэгээд энэ драма гарсан даруйдаа Солонгосын болон олон улсын OTT платформуудыг тэргүүлээд Солонгостой яг одоо тий viewership үнэлгээгээр бол нэгдүгээрт бичигдэж байгаа юм байна лээ. Тэгээд сошиал ертөнцид дийлэнх үзэгчид бол үзэх тусмаа уур хүрчийн даралт ихсэж байгаа ч гэсэндээ одоо энэ наа гэд багшийн тэдний шийтгэж байгаа нь бол маш гоё тайвширлыг өгч байна. Тэгээд энэ бол өнөөгийн нийгэмд заавал байх ёстой тийм юм хамгийн хэрэгтэй кино байсан гэж бол бичиж байна. Тэгээд за гэвч одоо тэг юм болгоо одоо сайнны хажуугаар саар гэдгээр бүх юм тэгээ сошиалд ингээд яригдгаар тэг ингээд талцаад явж өгдөө штэ ингээ хоёр тал болоод яг ингээ тэрэн шиг те энэ бол нэг талдаа нэг их ашигын зөрчилдөөн бас санаа байх шиг байгаа. Тэгээ энэ киног бол маш их эсэргүүцэж цувралыг бас нин даруй зогсоо гэж бол чигсэж байгаа хүний юм бол зарим нэг боловсролын төрийн бус байгууллагууд бас бус одоо эцгийн холбоодууд байгаа юм лээ. За тэд бол энэ киног тэг хүчирхийллийг зөвтгөлөө боловсролын салбарыг хэтэрхий одоо харанхуй болгож харлууллаа гэж бол эсэргүүцэд байгаа юм байна. Тэгээд гэхдээ миний бодлоор гэх юм бол харин ч одоо тий нуугцсан байсан бараан хар талыг хилчээсэн зөв кино болсон гэж бол бодож байгаа. Тэгээ энэ мэт одоо аав ээжийнхээ далавчин доор пэдэж яваа юм тусгай жалуудад бол үнэхээр үзүүштэй кино болсон гэж бол харж байгаа. Тэгээд манайд ч гэсэндээ ийм хөвчүүн тий ээж аавгүй бол хинч биш юу ч хийж чадахгүй ийм бас бацаанууд байдаг. Тэгээд ийм хүмүүс ядаж өөрсдийгөө хараг гэж бодсон. За гэхдээ бодит байдал дээр бол тий үзэгчдийн хэлж байгаагаар бол тэдгээр эсэргүүцээд чагсаад байгаа хүмүүс нь бол өөрсдөө яг тэр одоо хэрэгээ үйлддэг мөн одоо багш нарыг дарамталдаг ийм одоо хортой эцэг эхчүүдийн төлөөлөл гэж бол бас гадуур яригадаад байгаа юм лээ. Тэгээд өөрсдийнх нь одоо хийсэн буруу үйлдэл нь ингээд дэлгэцээр ингээд илчлэгдээд гараад нийгмэрийг тэднийг үзий ядч ихэлсэнд бол айсандаа одоо буруу зүйлээр даалтлах гад одоо энэ хүү эсэргүүцэж байгаа гэж бол гадуур ингэж үзэж байгаа юм лээ. За тэгээд эцэст нь дүгнэж хэлэхдээ энэ кино бол зүгээр нэг одоо бидний үзээд өнгөрдөг хайрын те эсвэл одоо зодон зохионтой кино бол биш те. Одоо бид хүүхдээ яаж хүмүүжүүлж ийн ирээдүйн маань ямар болох вэ гэдгийг харуулсан юм маш том юм анхааруулгын тохио болсон юм сургамжтай үзүүштэй кино болсон гэж бол дүгнэж байна. Бас маш их баярлж байна. Тэгээд бид ядчилтын урлагаар дамжуулаад ийм амжилттай нийгэмдтэй гэрэл болохгүй юм бол хинч одоо дууралгүй дараад өнгөрөх энэ мэт олон харамсалтай хэрэгүүд шудраг бус үйл явдлууд гарсаар л байх гэж бодож байна. Тэгээд яг энийг хийлээгээд бүрэн дүүрэн арилахгүй ч гэсэндээ тодорхой хэмжээнд бол нөлөөллийг үзүүлж байгаа. Тэгээд энэ киног бүтээсэн бүх хүмүүстээ бас намайг үзэхгүй ч гэсэндээ баярлалаа гэж хэлье. Тэгээд миний хувьд бол хүүхэд маань эрхчлээ сургуульд Солонгост орох байх. Тэгэхээр энэ тал дээрээс би маш их санаа зовж явдаг. Тэгээд охиныг маань өсвөр наснд очтол аль ч улсад бас ийм амжилттай сургуулийн орчинд дарамт хүчирхийлэл байхгүй болоосай гэж хүсэж байна. За би бол зөвхөн тэ охиныгоо ярьж байгаа ч гэсэндээ үзэж байгаас бүхий л хүмүүс бүхий л ээж аваад өөр хүүхэдтэй бас энэ тал дээр санаа зовж байгаа баха гэж бол бодож байна. За тэгэд бид бол бурууд дуугаа байж бол хизээж болохгүй. Тэгэх юм бол ирээдүйд басан хүүхдүүдтэй бас гим үлдэж байгаас бол ерөөсөө ялгаа байхгүй. Тиймээс ямар ч хүчирхийлэл дарамтыг чимээгүй өнгөрүүлэхгүй байхыг уриалаад энэ хөвчлөгээ бас энэ хүрээд дуусгая гэж бодож байна. Тэгээд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ та үзэж амжаагүй байгаа бол заавал үзээрэй. Бас өөр хүүхдүүдтэй болохгүйг нь зааж хэлж өгдөг байгаарай. За тэгэд миний хувьд гэх юм бол эцэгчүүд маань хүүхдүүдтэй чанартай брендийн хувцас авч өгөхөөсөө илүүтэй чанартай цаг гаргадаг байгаасай бяцхан жаалуудыг амьдрал бэлдэж байгаа багш нараа үнэлдэг, хүндэлдэг байгаасай гэж бол хүсэж байна. Тэгээд багш нар маань ч гэсэндээ эргээгээд мэрэгжилтэй эзэн байгаасай хүүхд бүхэн эрх тэгш байгаасай гэж хүсэж байна да. Тэгээд та бүхэн маань сувгаа дэмжиж бас таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай.